За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр ион ба хийг таних арга гэсэн 10 дугаар ангийн сэдвийг тайлбарлах гэж байна. За ионыг дотор нь эрэг зэнэгтэй бол катион, сөрөг зэнэгтэй бол анион гэж нэрлэдэг. За тэгэхээр ионыг таныхаа хоёр тусдан салгаад катионыг таних, анионыг таних, за тэгээ хийг таних гэсэн юм гурван үндсэн агуулгаас энэ сэдв маань тогтно. За тэгээд шууд анионыг танихад ингэнэ, катионыг танихад ингэнэ гэд ярихаас өмнө орчил болгож ерөнхий хэд хэдэн зүйлийн тухай ярив. За химийн шинжлэх ухаанд альва нэг нэгдэл эсвэл бүлгийг тухайн дээжид ингээд байгаа эсхийг тодорхойлж явах юм бол түүнийг чанарын анализ гэж нэрлэдэг. Харин байна уугүй юу гэдгийг нь биш, яг байгаа юм байна. Гэхдээ хэр их хэмжээтэй байгаа юм бэ гэдгийг нь тодорхойлж явах юм бол үүнийг болохоор тооны анализ гэж нэрлэдэг. За тэгээд чанарын анализ дээр түгээмэл ашиглагддаг нэг жишээг дурдъя. Зэсийн сульфат болон кобальтын хлорид гэдэг бодис нь болохоор тухайн дээжид ус байгаа эсхийг шалгадаг ийм хамгийн өргөн хэрэглэгддэг юм бодисууд. За тэгээ яаж шалгадаг вэ гэхээр зэсийн сульфат нь ус агуулаагүй үедээ цагаан өнгөтэй, ус агуулсан үедээ цэнгэр өнгөтэй байдаг. Ус агуулсан гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр яг молекул томьёоны бүтцэд нь усны молекул нэмэгдэж орж иж болдог гэсэн үг. За тэгээд энэ дараах байдлаар харагдана. За тэгээ мөн кобальтын хлорид нь ус агуулаагүй үедээ хөх, ус агуулсан үедээ ягаан болж хувирдаг. За тэгэхээр тухайн ус агуулгадж байгаа эсхийг мэдхийг хүсэж байгаа дээж рүүгээ саяны хэлсэн хоёр давсыг хийгээд өнгөний өөрчлөлт үзүүлж явах юм бол усны молекул байгаа гэсэн үг. Үзүүлэхгүй байх юм бол эсрэгээр байхгүй гэсэн үг ч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар бол усны молекулын чанарын анализыг бол хийдэг. За дэлгэцэн харуулсан тодорхойлолтоор өгсөн ионыг тодорхой оруулчаар үйлчлээд үүссэн хий, тунцны өнгө, үнэр, уусах чанар зэрэг онцлог шинжилт нь үндэслэн таних урвалыг чанарын урвал гинэ гэсэн байна. За тэгээ өөрөөр хэлэх юм бол чанарын анализын үед явуулж байгаа тухайн бодисын шин чанарт нь тохирсон урвалыг чанарын урвал гэж нэрлэдэг. За энэ сэдвээр дурддах аргуудыг ярихын өмнө тундас болон уусах чанарын хүснэгт гэдэг зүйлийг ярих хэрэгтэй. Урвалаар үүсэж байгаа бодисыг усанд уусгах чадвараар нь ерөнхийд нь ангилах юм бол усанд уусдаг болон уустдаггүй гэсэн хоёр бүлэг болно. За эндээс болохоор усанд уустдаггүй бодисуудыг нийтэд нь тундас гэж нэрлэдэг. Тэгээд энэ нь болохоор дараах байдалтай харагддаг. За тэгээд тухайн шинээр үүсэж байгаа бодис нь усанд уустдаг юм уу, уустдаггүй юм уу гэдгийг харах, таних боломжтой ийм хүснэгтийг уусгах чанарын хүснэгт гэж нэрлэдэг. За тэгээд дэлгэцэн дээр уусгах чанарын хүснэгтийг харуулсан байна. Энэ дээр болохоор үеийн дагуу эрэг зэнэгтэй ионууд буюу катионууд, бүлгийн дагуу сөрөг зэнэгтэй ионууд буюу анионуудыг харуулсан байна. За мэдээч нэгдлийг эрэг зэнэгтэй ион болон сөрөг зэнэгтэй ион үүсгэдэг учраас энэ хоёрын уулзвар дээр байгаа хамгийн зүүн дээд талд байгаа нэгдлийг ингээ харах юм бол калиум гидроксид ионтой холбогдож байгаа учраас калиум гидроксид гэдэг нэгдэл нь S буюу soluble усанд уусна гэсэн үг байхгүй юу? За тэгээ энэ дээр нь PI буюу insoluble буюу усанд уусахгүй гэдэг тэмдэглэгээ байх юм бол энэ тунц гэсэн үг. За тэгээд хамгийн зүүн дээд талд байгаа тунцыг харах юм бол мөнгөний хлорид гэдэг тунц байна. За тэгээд энэ дээрх нэгдлүүдийг ерөнхийд нь тундас биш гэдгийг нь чийжилсэн байх хэрэгтэй. Гэхдээ нэг нэгдлэр нь энэ тундас биш гэж ажиллах юм бол ер нь бараг толгойд нь орохгүй байх. Яаж чийжлүүл амар вэ гэхээр зүй тогтлууд байдаг. Хамгийн эхлээд хэлэх юм бол нэгийн А бүлгийн металлууд ямар ч анионтой нэгдээд нэгдэл үүсгэсэн тэр нь усанд ууснаа үргэлж тундас үүсгэхгүй гэсэн юм нэг зүй тогтол байдаг. За тэгээ үүнээс гадна аммони ион байна. Аммони ион нь мөн адил ямар ч нэгдэл үүсгэсэн тунц биш байдаг. За тэгэд анион талаас нь харах юм бол нитратын ион нь ямар ч катионтой нэгдээд нэгдэл үүсгэсэн үргэлж усанд ууснаа гэсэн ийм нэг зүй тогтлууд. За тэгээд цөөн хідэн анион дээр катион дээр ингээд тунц үүсгдэг ийм зүй тогтлыг өөрөө ажиглаад ингээд чийжлэх боломжтой байгаа. За катионыг таних аргын тухай дэлгэрэнгүй ярив. За тэгээд катион анион таних аргыг төсөөлөлдөө юу гэж буулгах хэрэгтэй вэ гэхээр давсыг усанд уусгачаар ингээд дотор нь давс байгаа нь мэддэхгүй, юу байгаа нь мэддэхгүй ингээд тийм байдаг штэ. За тэгэхээр усанд уусдаг тэр ихэнх давснууд яг тэр давсыг усанд уусгасантай адилхан уусмал үүсгдэг.
За тэгэхээр тэр уусмал дээр одооноос эхлээд ингээд ямар бодисууд хийх вэ гэдэг тухай бодох хэрэгтэй. За тэгээд тухайн одоо тунгалаг уусмал дах катионыг танихдаа хамгийн ихэнд хийдэг уусмал нь болохоор натрийн гидроксидын уусмал байгаа. За яагаад натрийн гидроксид хийдэг вэ гэхээр сая 1А бүлгийн металлууд ямар ч анионтой нэгдэл үүсгэсэн тундас үүсгдэггүй гэж хэлсэн. За тэгэхээр тухайн үйл мэдэгдэх уусмал дээр натрийн гидроксидын уусмалыг хийгээд ямар нэгэн тундас ч юм уу ямар нэгэн өөрчлөлт юу ажиглагдах юм бол тэр нь гидроксид ионтой холбоотой өөрчлөлт байлгах одоо тийм зорилготойгоор одоо албаар тундас үүсгдэггүй юм натрийн ионыг одоо сонгож авсан гэсэн үг. За ингээд үйл мэдэгдэх уусмал руу натрийн гидроксид хийвэл үндсэнд 4 өөрчлөлт ажиглагдаж болно. За хамгийн ихнийх нь өөрчлөлт гэж хэлж байгаа юм шиг мөртлөө зүгээр л тундас уусахгүй буюу ямар ч өөрчлөлт үзүүлэхгүй гэдэг тийм одоо тохиолдол үзэгдэл байгаа. За тэгээ уусах чанарыг хүсдэхээс харах юм бол гидроксид ион нь 1-р бүлгийн бүх металл, 2-р бүлгийн доогуур байралтай кальци, барий, стронци гэдэг одоо металлуудтай нэгдсэн тохиолдолд уусдаг давс үүсгдэг. Тэгэхээр энэ одоо тундас үүсгүй байна гэдэг нь одоо гидроксид ион нь 1А бүлгийн металлууд 2А бүлгийн доор байралтай металлуудыг ингээд бусад металлаас нь ялгаад өгч байгаа гэсэн үг. За тэгээд одоо тундас үүсгүй металлуудаа хооронд нь яаж ялгах юм бэ гэхээр эдгээр одоо металлууд нь нэг өөрмөц шинжтэй байдаг. За яадаг вэ гэхээр тухайн металлуудыг энергиэр үйлчлээд өгөх буюу одоо дулааны энерги гэсэн үг шүү дээ. Одоо гал гэдэг чинь. За тэгэхээр тухайн одоо металлын ион агуулсан давсыг галын дүлэнд барихад дүлний өнгийг өөрмөцөөр одоо буддаг өнгийн өөрчлөлдөг гэсэн үг. За ингээд үзүүлдэг өгнүүдийг хэлэх юм бол литий дүлний өнгийг улаанаар буддаг, натрий шараар, калий хөх ягаанаар, рубиди тод хөх ягаан, тэгээд кальци тоосгоо улаан, стронци улаан хүрэн, барий цайвар ногоон гэх мэт одоо өнгүүдийг үзүүлдэг. За тэгээд яг бодит урвалыг одоо дээрсэн дээр бичлэгээр харуулъя. Sodium. Lithium. Potassium. Calcium. Strontium. Barium. За номон дээр байдгүй ч гэсэн зэсний дүлний өнгө гээд нэмэлтээр агуулга ороод ирдэг. За хэрвээ зэсний өнгө одоо дүлний өнгө гэж байх юм бол тэрийг ногоон цэнхэр гэж авах хэрэгтэй шүү. За эхний өөрчлөлтөөр тундас үүсгээгүй тэр одоо бүх ионыг хооронд нь ялгаас сурчлаа гэж үзнэ. За тэгэхээр хоёр дахь өөрчлөлт нь юу гэдэг вэ гэхээр хий үүсч болно. За тэгээ энэ тохиолдолд үл мэдэгдэх одоо давс агуулсан тэр уусмалд нь аммони ион байсан гэсэн үг. За гэхдээ одоо натрийн гидроксид нэмэхээс өмнө яг тухайн давс нь усанд уусч исэн юм уу уусахгүй байсан юм уу гэдгээс хамаарат хэрвээ уусч исэн бол аммони ион агуулсан бүх давс усанд уусдаг гэдгээрээ яг хоёр шинжээр таарч ийн гэсэн үг. Гэхдээ одоо нөгөө хий ялгарсан мөртлөө өмнө нь ингээд уусахгүй байсан тохиолдолд бол яг тэр нь бол аммони ион биш байна. Одоо яг нэлээд асуудал үүсэж байгаа л гэсэн үг. Яг буруу тамаглаад байна гэсэн үг. Гэхдээ яг усанд уусахгүй байсан мөртлөө хий ялгардаг гэсэн тийм тохиолдол ер нь байхгүй боломжгүй л дээ. За тэгэд аммони ион дээр натрийн гидроксид нэмэхээр ямар урвал болдог вэ гэдгийг бол дэлгэцэн дээр харуулсан байна. Энэ урвалаа болохоор аммиак болон ус үүсдэг. Аммиак нь хий байдалтай байдаг бодис учраас урвал дээр хий одоо ялгарч байгаа байдлаар харагдана. Ер нь одоо альва урвал дээр хий ялгарахдаа яадаг вэ гэхээр ус буслахтаа ер нь ойролцоо зүйл харагддаг. Тухайн уруулаа уулж байгаа одоо уусмлын гүнээс нь одоо бөмбөлөг одоо пурпур хийгээд ингээд ялгарна гэсэн үг. За тэгээд ер нь цаашдаа ямар ч урвалд тэгж одоо бөмбөлөг пурпур хийж явах юм бол тэрийг хий ялгарч байна гэж одоо авч үзэж болно.
За тэгээд хамгийн сүүлд нь одоо амик яг ялгарч байгаа мүү гүм үү ямар ч хий ялгарч байгаа юм байна. Өмнө нь усан дуусж байсан юм байна. Тэгээд 3 дахь шалгалт нь яг амик муу юм уу гэдгийг шалгахдаа тухайн ялгарч байгаа одоо хуруу шилний амсар дээр нь норгосон улаан лакмусын цас барьж өгдөг. За энэ үед амикийн хий ялгарч байгаа нь үнэн бол улаан лакмусын цаас нь одоо хөх өнгөтэй болдог. За энэ нь ямар учиртай оруулаг вэ гэхээр амикийн хий нь одоо норгосон лакмусын цаасны гадаргуу дээрх устай урвалд ороод аммоний гидроксидыг үүсгэдэг. За тэгээд үүссэн гидроксид ион нь лакмусын цаастай одоо урвалд ороод өнгийг нь өөрчилдгөө л гэсэн үг. За ингээд 3 шатараалсан одоо шалгалт гэх юм уу те энэ 3 урвалаар гуруулангаар нь ингээд тэнцчих юм бол аммоний ион байсан байна гэж дүгнэлт гаргаж болно. За одоо 3 дахь өөрчлөлтийн тухай ярил 3 дахь 4 дахь өөрчлөлт нь одоо хоёулаа адилхан тундас үүсэх тийм тохиолдол байдаг. Ялгаатай нь болохоор нэг нь одоо цагаан өнгийн тундас, нөгөөх нь өнгөтэй тундас буюу цагаанаас бусад өнгийг үзүүлдэг ийм тундас үүсгэж болно гэсэн. За өнгөтэй тундас гэдэг өөрчлөлт нь бол аюул амархан. 3 ион өнгөтэй тундас үүсгэдэг. Тэгээд бүгдээр өөр өнгийн тундас үүсгэдэг учраас нэмж одоо ямар нэгэн одоо урвалж хийх шаардлага байхгүй учраас шууд өнгийн хараад тэр одоо ион байна гэд таньчих боломжтой. За эхнээс нь хэлье. Төмрийн 2 нэмэгдсэн нэгтэй ион, төмрийн 3 нэмэгдсэн нэгтэй ион, тэгээд зэсийн 2 нэмэгдсэн нэгтэй ийм ионууд байгаа. За зэсийн ионы хувьд гидроксид ионтой нэгдээд цэнгэр өнгийн тундас үүсгэдэг. За тэгээд цэнгэр өнгийн тундсаас цаашаага бас баталгаажуулж болох зүйл нь юу вэ гэхээр амикийн уусмал гэж одоо уусмал байгаа шүү дээ. Аммоний гидроксид агуулсан тийм нэг уусмал байгаа. За тэгээд тэрийг илүүдлэр тухайн одоо тундас дээрээ нэмээд өгсөн тохиолдолд нэгт тухайн одоо тундас нь уусдаг. Хоёрт тэр одоо цэнхэр өнгийн тундас нь гүн хөх өнгөтэй болдог. Илүү одоо бараа өнгөтэй болоод мөн одоо тундас нь уусж явах юм бол тухайн одоо уусмалд зэсийн ион байгаа нь гарцаагүй гэсэн үг. За тэгээд аммонийн гидроксид нэмсэн тохиолдолд ямар урвал явагдгийг бол дэлгэцэн дээр харуулна. Гэхдээ энэ нь бол төдийлөн чухал биш, зүгээр яг гадна харагдах өнцгөөсөө ямар одоо зүйл явдгийм бэ гэдгийг чэйжтгэл чухал байгаа. За тэгээд нэмэлт мэдээлэл хэлэхэд амикийн уусмал нэмсний дараа үүсэж байгаа энэ одоо хаалт маалт орсон ийм нэгдлийг ерөнхийд нь одоо комплекс нэгдэл гэж нэрлэдэг. За тэгээд комплекс нэгдэл нь болохоор 12 дугаар ангийн агуулга байдаг. За одоо төмрийн 3 валенттай ион агуулсан уусмал дээр гидроксид ион нэмбэл яах талаар ярив. За энд бол угаасаа маш энгийн шууд улаан бор өнгийн тундас үүсдэг. Улаан бор өнгийг юу гэж төсөөлж болох вэ гэхээр ерөнхийдөө зэвний өнг гэсэн үг. За одоо төмрийн 2 нэмэгдсэн нэгтэй ионы хувьд гэх юм бол за сурах бичгүүд дээр үгээр илэрхийлэхдээ болохоор ногоон тундас гэж ярьсан байдаг. Гэхдээ бол зүлгэн ногоон биш, нэг цайвар шаргалдуу өнгийн ногоон юм тундас байдаг. За тэгээд нэмэлтээр баттгаж болох одоо зүйл нь гэх юм бол 2 нэмэгт цэнэгтэй тэр ногоон өнгийн тундас нь үүснээсээ хойш тодорхой хугацааны дараа агаарт байгаа хүчил төрөгчийн нөлөөгөөр 2 нэмэгт цэнэгээс 3 нэмэгт цэнэг рүү шилжих буюу эсэлдэх гэж ярьдаг. За эсэлдээд улаан бор өнгийн тундасаа үүсгэждэг гэсэн үг. За тэгээд эхлээд ногоон өнгийн одоо цайвар тэр ногоон өнгийн тундас байж байгаа, дараа нь одоо зэвний өнгөтэй тундас болох юм бол энэ нь бол гарцаагүй төмрийн 2 нэмэгдсэн нэгтэй ион байсан багнэ гэсэн үг. За ингээд цэнхэр өнгийн, ногоон өнгийн, одоо улаан бор өнгийн тундас үүсдэгээр энэ 3 ионыг танилаа. Одоо хамгийн сүүлийн өөрчлөлт буюу одоо цагаан тундас үүсвэл яах вэ? Ямар ионууд цагаан тундас үүсгдэг вэ гэдэг тухай ярив. За эдгээр ионуудад хөнгөн цагаан, хар туглаг, магний, цайр гэдэг металлын ионууд нийтдээ 4 ион байгаа. За тэгээд эдгээрийг өөр хооронд нь ялгаах юм дараалал номон дээр бол нэг сонин одоо буруу агуулгаар байгаад байдаг. Яг үнэхээр тундас байдаггүй юмыг тундас гэдэг бичсэн ч байдаг юм уу те? Яг тийм байгаад байдаг. За тэгэхээр энэ бичлэг дээр яг бодит амьдрал дээр яадгийн тэр тухай ярина. За тэгээд та нар химийн багшаас асууж байгаа алингаар нь явах вэ гэд яг өөрийнхөө одоо ямар агуулгаар тухайн хариултаа сонгохоо бас шийдээрээ. Гэхдээ ер нь яаш дээр засагтаад ороод ирдэг гэж санаад байна. За тэгэхээр энэ одоо 4 цагаан тундас үүсгдэг ионоо яаж таних? Эхний алхам нь болохоор хамгийн ихэнд тухайн натрийн гидроксидын уусмлаасаа цагаан тундас дээр илүүдлэр хийж өгдөг. За тэгээд энэ үед дараах 4 ионоос магнил зөвхөн өөрчлөлтгүй тэгээ бусд нь бүгд комплекс одоо давс үүсгээд усанд уусдаг байна.
За тэгэхээр ерөөдөө ингэж уусахгүй байгаагаар нь магнийхаа ионыг ингээд ялгаж болно. За тэгээд комплекс давс үүсгээд усанд ууссан тэр 3 ионыхоо анхны уусмал буюу тэр цагаан гидроксид үүсгэсэн цагаан тундастай байсан уусмал дээрээ илүүдлэр аммиакийн уусмалыг нэмж өгдөг. За энэ үед болохоор тэр 3 ионоос зөвхөн цайрын ион уусдаг. За тэгээд үлдсэн энэ хар тугалга ба хөнгөн цагааны ионыг ялгахдаа калий йодидын уусмалыг нэмж өгдөг. За энэ калий йодидын уусмалын йодидын ион нь болохоор хар тугалганы ионтой нийлэхээрээ ийм алтан шаргал өнгийн тундас буудаг гэдэг. За тэгээ эсэргээрээ калий йодидыг нэмэхэд өөрчлөлтгүй бол энэ нь хөнгөн цагааны ион байна гэж үздэг. За тэгээд Е-шийн хүрээнд ашиглагддаг бүх одоо металлын ион буюу катионыг ингээд танаас сурчлаа гэж ойлгох нь. За одоо металл бишийн ион буюу анионыг таних аргын тухай ярив. За нийт таних байгаа одоо анионууд дотор маань сульфат, фосфат, нитрат, хлорид, бромид, йодид, сульфид, карбонат гэдэг ийм хэдэн ионууд байдаг. За тэгээд эдгээрийг одоо ялгаж танихдаа катионыг таних аргатай адилхан эхлээд нэг үнд сурвалж хийгээд тэгээд ялгаатай одоо шинж тэмдэг үзүүлж байгаагаар нь хооронд ингээд ялгаад явдаг гэсэн үг. За үл мэдэгдэх анион агуулсан уусмалыг танихдаа хамгийн ихэнд одоо нэмдэг урвалж нэг гэх юм бол барын хлоридын уусмал байдаг. За тэгээд тухайн уусмал дээр барын хлоридыг нэмээд өгөхлөөр үндсэн 2 хөгжлөлт ажиглагдана. Эхнийх нь цагаан тундас буух. За хоёр дахь нь болохоор ямар нэгэн өөрчлөлт ажиглагдахгүй гэсэн юм нэг 2 ялгаатай үр дүн байгаа. За хэрвээ цагаан тундас буусан тохиолдолд карбонат, сульфид, сульфат гэдэг иймэрхүү ионууд байх боломжтой гэсэн үг. За тэгээд энийг нь болохоор уусах чанарын хүснэгтээс харах юм бол барын эдгээр ионуудад тундас үүсгдэг гэсэн байдалтай байгаа. За мэдээч ингээд цагаан тундас үүсгээд орхичихгүй эдгээр 3 ионыг ингээд ялгаатай шин чанараар нь бас чанарын урвалд оруулаад ингээд ялгана. Гэхдээ энэ ялгахаас өмнө нэг ойлголтыг мэдсэн байх шаардлагатай. За тэрний тухай яриа. За хүчил гэж нэг нэгдлийн одоо ангилал байгаа. За хүчлийг дотор нь хүчтэй болон сул гэж ангилдаг. За тэгээ орчлон хорвоо ертөнцийн маш олон төрлийн хүчлүүд байгаа. Тэгээд алийг нь одоо хүчтэй, алийг нь сул гэхвэ гэд бодож иж магадгүй. Энэ нь бол ерөөсөн маш амархан. Хүчтэй хүчлүүд нь маш цөөн тооны одоо хэд хүчил байдаг. За дэлгэцэн дээр харуулсанчлан ус төрөгчийн хлорид, ус төрөгчийн бромид, ус төрөгчийн йодид, хөхрийн хүчил, азотын хүчил гэсэн ийм л хүчлүүд байдаг. За тэгээ хүчил гэж ийм байдгийм байна. Хүчтэй сул гэж байдгийм байна. Одоо дараа нь хүчлийн үлдэгдэл гэдэг нь тухайн хүчлийн найрлагад нь байгаа ус төрөгчийн ионыг салгаад үлдсэн анионыг нь хэлдэг. Хөхрийн хүчлийн үлдэгдэл гэх юм бол одоо сульфат ионч гэдэг юм уу, азотын хүчлийн үлдэгдэл гэх юм бол нитрат ионч гэдэг юм уу, тиймэрхүү байдлаар ингээд салгаж хэлнэ. Зүгээр хүчлийн анион гэдгийг хүчлийн үлдэгдэл гэдгээрээс орлуулсан байна л гэсэн үг. За тэгээд хүчлийн үлдэгдэл агуулсан давс гэд нэрлэх юм бол одоо азотын хүчлийн үлдэгдэл гэдэг дээр жишээлээд үзэх юм бол нитрат ион ямар нэг катионтой давс үүсгэсэн байна л гэж ойлгох нь. Нүүрсний хүчил гэж одоо H2CO3 гэсэн юм хүчил байгаа шүү дээ. Тэгэхээр нүүрсний хүчлийн үлдэгдэл агуулсан давс гэхлээр одоо карбонат ионтой ямар нэг катион нийлүүлэгдсэн байгаа байдлыг л хэлж гэнэ гэсэн үг. За тэгээд тухайн үлдэгдлүүдээ хүчтэй хүчлийн үлдэгдэл одоо сул хүчлийн үлдэгдэл гэж ангилаад байна л да. Жишээлбэл одоо сульфат ус төрөгчтэй нэгдэхээр одоо хүчтэй хүчил буюу хөхрийн хүчлийг үүсгэдэг учраас хүчтэй хүчлийн үлдэгдэл болж байна. За тэгээд карбонат ион нь болохоор одоо бас ус төрөгчтэй нийлээд одоо нүүрсний хүчил гэдэг сул хүчлийг үүсгэдэг учраас сул хүчлийн үлдэгдлийн нэг жишээ болж байгаа гэсэн үг. За эндээс хүчтэй хүчил нь хүчтэй хүчлийн үлдэгдэл агуулсан давс болон сул хүчлийн үлдэгдэл агуулсан давстай хэрхэн урвалд ордгийг мөн одоо сул хүчил нь хүчтэй хүчлийн үлдэгдэл агуулсан давс болон сул хүчлийн үлдэгдэл агуулсан давстай хэрхэн урвалд ордгийг гэдэг тухай ойлголт бол үүсэж байгаа. Ерөнхийдөө яг хэрхэн урвалд ордгийг гэхээсээ илүү урвалд ордог юм уу гүм үү гэдэг тухай ярина. Хэрвээ урвалд ордог гэд мэдчих юм бол шууд солилцох урвалынхаа дагуу ингээд солиод биччихнэ гэсэн юм хүлээлттэй байгаа штэ. За тэгэхээр дараах 4 тохиолдлоос хүчтэй хүчил болон сул хүчлийн үлдэгдэл агуулсан давс хоёрын харилцан одоо үйлчлэх тэр урвал нь л явдаг. За тэгээд жишээгээр харуулад тэр жишээгээ тайлбарлах юм бол одоо ус төрөгчийн хлорид буюу одоо давсны хүчтэй хүчил байдаг. Мөн натрийн хлорид гэхээр тухайн давсны одоо найрлагад байгаа
одоо анион буюу холорид нь хэрвээ ус төрөгчтэй нэгдэх юм бол хүчтэй хүчлээ үүсгэн гэсэн үг шүү дээ. За тэгэхээр өөр нь бол хүчтэй хүчлийн үлдэгдэл агуулсан давс болон хүчтэй хүчил гэдэг одоо ойлголтоороо бол явахгүй. Бас хоёр дахь нь болохоор энэ одоо хоёр уралд орох байгаа нэгдэлд хоёр ижил юм байгаа учраас бас ингээд урал явагдах нөхцөл байхгүй болчихж байгаа гэсэн үг. За хоёр дахь жишээн дээр одоо мөн адил хүчтэй хүчил буюу давсны хүчлийг хоёр дахь нь болохоор ийм органик хүчлүүд буюу CH3, COH маш гэдэг юм уу те. Иймэрхүү одоо хүчлүүд нь органик хүчлүүд гэж нэрлэдэг. Тэгээд эдгээр нь үргэлж сул хүчлүүд байдаг. За тэгэхээр энэ урвал нь дараах байдлаар ингээ явагдана. За тэгээ 3 дахь жишээ нь болохоор одоо сул хүчлийн жишээ буюу органик хүчил авсан байна. Тэгээд натрийн холорид гэхээр мөн одоо давсны хүчлийн үлдэгдэл байгаа учраас энэ нь явагдахгүй. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор сул хүчил нь болохоор сул хүчлийн үлдэгдлээ түрхгээд төрч чадахгүй байна л гэсэн үг. За одоо эргээд агуулгатаа оръё. Ерөнхийдөө бол цагаан тундас үүсгэсэн тэр 3 ион нь болохоор карбонат, сульфид, сульфат гэсэн ийм 3 ион байгаа. За энэ 3 ионоо хүчтэй хүчлийн үлдэгдэл болон сул хүчлийн үлдэгдэл гэдээ ялгах юм бол одоо карбонат болон сульфид гэдэг ионууд нь одоо ус төрөгчтэй нэгдэхээрээ сул хүчил үүсгдэг учраас сул хүчлийн үлдэгдэл болж байгаа. Харин сульфат нь болохоор хөхрийн хүчлийг үүсгдэг учраас хүчлийн үлдэгдэл болж байгаа. За тэгвэл энэ гурвыгаа хооронд нь ялгах зорилгоор давсны хүчлийг дээр нэмж өгдөг. За тэгээд энэ яах вэ гэхээр сая үзсэн агуулгаар болохоор сульфат ион ганцаараа одоо цагаан тунц нь уусгүйгээр үлддэг. Уусгүй үлдэж байна гэдэг нь ганцаараа урал явахгүй байна гэдгийг илэрэл болж байгаа гэсэн үг. За тэгээд хэрвээ уусж явах юм бол карбонат юм уу сульфид ион байгаа. Тэгээд тэр хоёрын хооронд нь яаж ялгах вэ гэхээр бүтээр улаар нь жишээлээд аваад үзье. Сульфат ион дээр H холорыг нэмэхлээр холорид ион тэгээд ус дээр SO2 гэдэг хий үүсэж байгаа. За харин карбонат ион дээр H холорыг нэмэхлээр холорид ион ус мөн одоо CO2 гэдэг хий үүсэж байгаа. За эдгээр хийнүүд нь яадаг вэ гэхээр одоо CO2 бол усанд уусах чанар багатай хий, харин SO2 бол усанд сайн уусдаг хий байдаг. За тэгэхээр тухайн одоо урвалыг уусмал байдалтай буюу усан орчинд ингээ явуулж байгаа тохиолдолд SO2 хийн үүсэнгүүтээ шууд усандаа уусаад ийм одоо нөгөө хүчлийг үүсгэждэг. Харин CO2 хийн болохоор усанд уусгүйгээр одоо нөгөө бөмбөлөг байдлаар ингээд дээшээгээ пурпур хийдэг гэсэн үг. Ерөнхийдөө нөгөө ус буцлахад яадаг вэ? Яг тийм үзэгдэл болно гэсэн үг байхгүй юу? За тэгээд энэ 3 ионоо одоо нэгтгэхэд дүгнээ ярих юм бол хэрвээ барын холорид нэмээд цагаан тундас үүсэж явах юм бол дээр нь дахиад давсны хүчил нэмж үзээд хэрвээ уусахгүй байх юм бол сульфат ион, хэрвээ уусж явах юм бол хий гаргаад уусж явах юм бол карбонат ион, хий гарахгүйгээр зүгээр уусж явах юм бол сульфид ион байна гэж таних нэ гэсэн үг. За тэр хий үүсэж байгаа тал дээр нэг нэмэлт мэдээлэл өгөх юм мартсан байна. За сульфат ион дээр ярих юм бол SO3 дээр нэмэх нь H холор гэхлээр солилцох хурлынхаа дүрмээр H холорын H нь SO3-т нэгдээд H2 SO3 гэсэн ийм нэг хүчлийг үүсгэхээр байгаа. Гэхдээ яагаад H2-оо SO2-ыг үүсгэсэн бэ гэхээр энэ H2 SO3 гэдэг одоо хүчил нь нэлээд тогтворгүй хүчил учраас үүссэн даруйда шууд задарчдаг ийм одоо нөгөө нэгдлүүд байдаг. За тэдгээрийн нэг юм аа л гэсэн үг. За мөн адил одоо H2CO3 гэдэг нь болохоор мөн одоо тогтворгүй нэгдэл тэгээд үүссэн даруйда задардаг. За тэгээд H2CO3 бол бидний амьдралд айгүй ойрхон ийм одоо хүчил байдаг. Энэ нь бол ундаанд байдаг хүчил. Газтай ундааг ингээд таг нь аваад удангууд энэ нь одоо H2CO3 нь задраад ингээд сүүлдээ бол одоо газ нь алдагддаг л гэсэн үг байна. За эндээс нэг авах зүйл нь юу вэ гэхээр одоо солилцох хурвлын үр дүнд H2CO3 эсвэл H2SO3 ч юм уу тиймэрхүү нэглүүд үүсэх юм бол яг одоо H2SO3, H2CO3 гэдэг байдлаар нь биш дандаа ингээд ус болон хий задарсан байдлаар нь бичих хэрэгтэй шүү. Тэгвэл зүгээр болно гэсэн үг. За одоо үл мэдэгдэх анион агуулсан уусмал дээр барын холорыг нэмэхэд тундас үүсгүй байх юм бол яах талаар ярив.
За азотын хүчлээр хүчлэгжүүлсэн мөнгөний нитратын уусмал нэмж өгнө гэж байгаа. За энэ нь юу вэ гэхээр одоо азотын хүчлээр хүчлэгжүүлсэн гэдэг нь бол одоо урвал явагдахад хүчлэг орчин шаардлагатай байж болно, суйрлаг орчин шаардлагатай байж болно гэдэг янз янз байдаг. Энэ урвал маань болохоор хүчлэг орчин шаардлагатай учраас энэ дээр бол заавал азотын хүчлээр хүчлэгжүүлсэн гэдэг үг одоо хэрэгтэй байдаг гэсэн. Зүгээр урвалын нөхцөл илэрхийлсэн үг байна гэж хараад ямар нэгэн тоолонд бол оруулахгүй зүгээр мөнгөний нитрата одоо дээр нь нэмжинэ л гэсэн үг байхгүй. За ингээд эргээд уусгах чинж хөлтөйтэй харах юм бол мөнгөний ион нь галогенууд буюу 7А бүлгийн элементүүд за үүнээс гадна сульфат, сульфид, карбонат гэдэг анионуудад сонгомлоор тундас үүсгдэг. Тэгсэн чинь сая барын нэмээд одоо сульфат, сульфид, карбонат биш байгаа гэдгийг нь бол одоо ингэж залхацсан шүү дээ. Хэрвээ тэдэр байсан бол цагаан тундас үүсгээд одоо ялгарцсан. Та цагаан тундас үүсгэх учраас одоо сульфат, сульфид, карбонат биш зөвхөн 7А бүлгийн элементүүд буюу галогенууд байх боломжтой гэсэн үг. За тэгээд нэмж тодруулж хэлэхэд бүх галогены одоо бүлгийн элемент биш фотор бол байдаггүй. Одоо мөнгөний бромид, мөнгөний хлорид, мөнгөний йодид гэдэг нь тундас байдаг. Харин мөнгөний фоторид нь болохоор тундас биш уусмал байдалтай байдаг гэсэн. За тэгээд эдгээрийн өнгийг яг бодит байдал дээр харахад бол ерөнхийдөө өөр хоорондоо ойролцоо харагддаг. Гэхдээ сурах бичиг дээр ингээ бичихтэй ялгаатай өнгө үзүүлсэн байдаг. Йодид нь бол шар өнгийн тундас үүсгэсэн байдаг. Бромид нь цавир шар өнгийн тундас үүсгэсэн байдаг. Хлорид нь болохоор зөвхөн одоо бүр цагаан өнгийн тундас үүсгэсэн байдаг гэж бичсэн байдаг. За тэгэд ерөнхийдөө дасгал ажиллаж байгаа тохиолдолд эдгээрийн өнгийг нь шууд ингээд үгээр бичиж өгсөн байгаа тохиолдолд цайвар шар бол одоо бромид юм байна ч гэдэг юм уу тиймэрхүү ингээд таамаглах боломжтой. Харин одоо зураг мургаар харуулсан яг бодит байдал дээр ингээд байгаа тохиолдолд дахиж ингэж чанарын анализ явуулдаг. За тэгэхээр энэ гурван одоо ионыг өөр хооронд нь ялгахад ашигладаг уусмал нь юу вэ гэхээр аммоний одоо гидроксид буюу аммиакийн уусмал байгаа. За гэхдээ хоёр янзын аммиакийн уусмал байгаа. Сул концентрасттай болон өндөр концентрасттай гэж хоёр уусмал байгаа. Сул концентрасттай гэхэд энэ юу вэ гэхээр тухайн одоо уусмалд бага хэмжээний одоо аммиакийг уусгасан. Нөгөөх нь болохоор мэдээж их хэмжээний яг тултал нь уусгасан л гэсэн үг. За эхлээд одоо сул концентрацтай аммиакийн уусмалаа тухайн тунц дээр хийж өгнө. За хийж өгсөн тохиолдолд тэр тунц нь уусж явах юм бол гарцаагүй хлорид ион болж өгнө. Хэрвээ уусахгүй байх юм бол одоо бромид юм уу йодид ион байх нь шүү дээ. За тэгэхээр тэр хоёрыг ялгахын тулд концентрацтай аммиакийн уусмалаа нэмж өгөөд уусж явах юм бол бромид ион, хэрвээ алинд нь ч уусахгүй байх юм бол йодид ион байна гэж танихнэ. За одоо азотын хүчлэр хүчилэгжүүлсэн одоо мөнгөний нитратын уусмалаар хүчлэхэд тундас буувал яадгийг ялгаад таньчлаа. Одоо харин тундас буухгүй байх юм бол цааш нэмэх урвалжин нь болохоор натрийн гидроксид болон хөнгөн цагааны нунтаг гэдэг ийм хоёр байцыг нэмж өгдөг. Хөнгөн цагаан гэдэг нь бол дан одоо металл, тэрний нунтгийг тэгээд натрийн гидроксид гэдэг бодистой нэмжих нь байх нь шүү дээ. За энэ урвалжийг нэмсний дараа тухайн уусмалаас аммиакийн хий ялгарах эсвэл ялгарахгүй гэсэн ийм хоёр одоо нөхцөл байгаа. Хэрвээ ялгарч байх юм бол улаан лакмусын одоо норгосон ийм лакмусын цаасыг одоо уусмлынхан дээр те уруу шилтнийхээ дээр ингээд барихад хөнгөнтэй болж байх юм бол тэр нь нитрат ион, хэрвээ өөрчлөгдөхгүй байх юм бол фосфат ион гэсэн үг байх нэ. Ер нь анханасаа ингээд барын хлорид өөр ингээд янз янзын одоо мөнгөний нитрат гэдэг юм уу ингээд хэд хэдэн урвалжаар ямар ч өөрчлөлт үзүүлэхгүй ион нь болохоор фосфат байна гэсэн үг. За Google-с ингээ харахад болохоор фосфат ион нь бол барын хлорид анхны нүүдэх барын хлорид нэмэхэд тундас үүсэхгүй дээр байсан шүү дээ. Гэхдээ барын фосфат гэдэг нэгдэл нь бол тундас гэж үздэг. Гэхдээ хүчлэг орчин одоо суйрлаг орчноос хамаарат ингээд тундас үүсэхгүй байж болдог учраас энэ 10 жилийн сурах бичгээр тундас үүсэхгүй байдлаар нь ингээ бичсэн байлээ. За тэгэхээр ерөөхдөө бол мэдээч одоо яг энэ одоо хөсөлтөн дээр харуулсан байдлаар явна. За одоо ингээд анионыг таних аргын тухай агуулга нь болчихж байгаа. Одоо хийг хураах аргын тухай ярих гэж байна. За альва хий одоо урвлаас ялгарч байгаа. Тэгээд тэр ялгарч байгаа хийг эхлээд ямар ч байсан танихынхаа өмнө хурааж авах шаардлагатай. За тэгээд хийг хурааж авах аргыг сонгохдоо тухайн хийн агаараас хүнд юм уу, хөнгөн юм уу, эсвэл хүчлэлэг, суйрлаг, сармаг орчинтой юм уу гэдгээс нь шалтгаалаад хэд хэдэн аргаар хурааж авах боломжтой байдаг. За агаараас хүнд хөнгөн гэдгийг нь ярихын тулд эхлээд өмнө нэг агуулга дурдъя.
За агаарын найрлагын 79%-ийг нь азот, 21%-ийг нь хүчил төрөгч. Тэгээ үлдсэн бага хэмжээний хувийг нь бусад хийнүүд эзэлдэг. За тэгэд энэ бүрдүүлж байгаа хийнүүдийн дундаж масс нь шууд агаарын масс буюу агаарын мойлын масс болдог гэсэн үг. За тэгээ ерөнхийдөө энд байгаа хийнүүдийн массыг нь шууд ингээд дундажлаад агаарын масс нь хэд байдаг вэ гэхээр 29 г мойл гэж үздэг. За тэгэхээр ерөнхийдөө яг томьёоноос нь ингээ хөөгөөд мойлын массыг бодглохлоор 29-өөс их байгаа хийнүүд нь 29-өөс их масстай байгаа хийнүүд нь агаараас хүнд хий гэж тооцогдоод 29-өөс бага байгаа ус төрөгчч байдаг юм уу, гелиж байдаг юм уу те 1/4 гэдэг маш бага масстай ийм хийнүүд учраас ерөнхийдөө агаараас хөнгөн хий гэж тооцогдно. За тэгээд илүү масстай байна гэдэг нь угаасаа илүү нэгттэй байна гэсэн үг. Тэгэхээр физикийн хуулиар болохоор нэгтаараа хоёр ялгаатай бодис холилдсон тохиолдолд нэгт ихтэй доороо нэгт багтай нь дээрээ ялгардаг. Ерөнхийдөө бол жин ихтэй нь доороо, жин багтай нь дээрээ гэсэн үг. За тэгээ энэ дээр үндэслээд агаараас хөнгөн хий шууд дээш чиглэлтэй ингээ явах учраас амсрыг нь доошоо харуулсан савнд хурааж авдаг. Мөн агаараас хүнд хий байх юм бол амсрыг нь дээш харуулсан савн дээр хурааж авдаг. Савч гэж ерөнхийдөө бол хуруу шилдэнд хурааж авна. Тэгээд амсрыг нь дээшээ доошоо харуулах талаар л ярьж байна. За дээшээ хөөрдөг шаарыг жишээ болгоод авах юм бол гелигээр дүүргдэг. Тэгээд гелигээр хийлсэн шаар бол дээшээ ингээд нектараа дээшээ хөөрөх тийм үзэгдэл ажиглагддаг байна. За хэрвээ тухайн хий усанд уусдаг байх юм бол усны оролцоотой авах гэхээр усандаа уусч байгаа учраас саяны хоёр аргаар хуруу шилийн амсрын дээш нь доош нь харуулад ингээд хурааж авна гэдэг байгаа шүү дээ. Хэрвээ тухайн хийн усанд уусдаггүй байх юм бол шууд усыг төрүүлэх аргаар шууд хурааж авах боломжтой. Тэгвэл хамаагүй амар байдаг. За усыг төрүүлэх арга гэдэг нь юу вэ гэхээр зурагт харуулсанчлан ургуулын холимгоос үүссэн хий дээшээ ялгараад хий дамжуулах хоолоогоор дамжаад усан банд уруугаар нь харуулсан хуруу шилэнд ордог. За тэгээ мэдээж устай холилдоод ирэхлээр усан дуусахгүй учраас ингээд усны дээр гарах уу доор гарах уу гэдэг асуудал үүснэ. Тэгэхээр мэдээж угаасаа ямар ч хий ийм шингэн бодисоос бага нэгттэй учраас дээшээ буюу хуруу шилний ёроолд ингэж цуглархтай. За тэгээд ялгарч байгаа хийн эзлэхүүнийг нарийн хэмжих шаардлагатай тийм ургуулын үед бол хий дамжуулах хоолоогоо шууд тариурт холбоод ингээд тариурын бүлүүр яг хэрэг хэмжээгээр хожосноос нь хамаарат ийм эзлэхүүнтэй хий ялгарсан байна гэд хэмжих боломжтой. За нэгтгэд ярих юм бол усанд уусдаг хийг усны оролцоогүй хурааж авахдаа хуруу шилний амсрыг дээш нь доош нь харуулах байдлаар хурааж авна. Харин усанд уусдаггүй хийг устай үйлчлэлцэхгүй байгаа шинжийг нь ашиглаад ингээд усны оролцоотой усыг төрүүлэх аргаар хурааж авна. За ингээд ургуулаас ялгарсан хийн дан ганц хийгээрээ хураагдчихгүй бас усны молекултай хамтдаа ингээд хураагдсан байдаг. За тэгэхээр ерөөхдөө тухайн усны молекулын яг бодит хийнээсээ ингээд салгах буюу хийг хатаах гэдэг процесс шаардлагатай. За альва хийг усны молекулаас нь салгахдаа тухайн хийн хүчлэлэг шин чанартай юм уу, суйрлаг шин чанартай юм уу, эсвэл сармаг шин чанартай юм уу гэдэг дээр нь үндэслээд хит хитэн бодисоор хатааж болдог. За хүчлэлэг хий гэдэг нь юу вэ гэхээр усан дугсаад хүчил үүсгдэг хийнүүдийг ерөөхдөө хийдэг. За энэ дотор нь болохоор хүүхрийн оксид, азотын оксид, нүрс төрөгчийн оксид, ус төрөгчийн хлорид зэрэг бол ордог. За тэгэд эдгээрийг суйрлаг шин чанартай бодисоор ингээ хатаах гэж оролдох юм бол өөр хоорондоо уралд ороод хийгээ бол хатаач чадахгүй гэсэн үг. За мөн үүний адилаар усан дуусаж суур үүсгэх шин чанартай хийг суйрлаг хий гэж нэрлэдэг. За одоогоор бол бидэнд мэдэрч байгаа бол амекл байгаа. За тэгээд амекийг мөн хүчлэлэг бодис дундуур нэвтрүүлээд хатаах гэж үзэх юм бол мөн уралд ороод яг хийгээ байхгүй болох нэ гэсэн үг. За тэгэхээр хүчлэлэг хийг хүчлэлэг шин чанараасаа гадна усыг татах шин чанартай бодис дундуур нэвтрүүлж ингээд хатаадаг. За тийм хатаах бодисын жишээ гэх юм бол концентрацтай хүүхрийн хүчил фосфорын оксид зэрэг бодис байна. За дэлгэцэн дээр харуулсанчлан хүчлэг шин чанартай хийгээр ус төрөгчийн хлоридыг харуулсан байна. За тэгээ үүнийг концентрацтай хүүхрийн хүчил дундуур нэвтрүүлсэн байна. За тэгээ суйрлаг болон сармаг шин чанартай хийг
кальци оксидын дундуур нэвтрүүлж одоо хатааж болдог. За тэгээд суйрлыг хийгээд бол мэдээж амик байдаг гэсэн. За сармикийн жишээ гэх юм бол одоо нөгөөх ус төрөгч, хүчил төрөгч, азот гэдэг ямар нэгэн элементийн одоо оксид биш, дан элемент байдалтай одоо тохиолддог ийм хийнүүд байгаа. За тэгээд нэмэлтээр зөвхөн сармикийг хатаахад кальцийн хлорид гэдэг бодисыг бол ашигладаг. За тэгээд эдгээр сая дурдсан бодисууд нь бүгдээрээ усыг хүчтэй татах шин чанартай бодисууд учраас эдгээр дундуур нөгөө тухайн хатаахж байгаа хийгийг нэвтрүүлээд ингээд гарч ирсэн хийн одоо усны молекулгүй буюу хуурай хий гэж хэлдэг л дээ. Гэхдээ усны молекулгүй хийл гэсэн үг л дээ. За одоо яг хурааж авсан хийгээ хэрхэн таних вэ гэдэг тухай ярих чинь. За эхлээд ус төрөгчийн хийг одоо таних тухай ярив. За ус төрөгч нь хүчил төрөгчтэй дэлгэцээр харуулсан байдлаар урвалд ордог. За тэгэд энэ урвал нь явагдаж эхлэхийн тулд эхлэх тийм тодорхой энерги шаардлагатай байдаг. За тэгэхээр энэ энерги гал асааж дулаан үүсгэх байдлаар хангаж өгнө. За тэгэхээр ер нь яг бодит байдал дээр яах вэ гэхээр урвалаас ялгарсан одоо ус төрөгчийн хийгээ хуруу шилэнд хурааж аваад хуруу шилнийхээ амс дээр асаж байгаа зомгол барих үед одоо угаасаа агаарт хүчил төрөгчийн хийнд бэлэн байгаа учраас энэ дэлгэсэн дээр харуулсан урвал явагддаг. За тэгээд энэ урвалыг явагдаж байгааг нь яаж мэдэх вэ гэхээр энэ урвал явагдахдаа одоо тесрэг чимээ гаргадаг. За тэр тесрэг чимээг бодит бичлэгээр дамжуулан сонсгоё. За одоо хүчил төрөгчийн хийг таних тухай яриа. За хүчил төрөгч нь шатлтыг дэмждэг гэдгээрээ бусад бүх хүнээс ялгагддаг. За ерөнхийдөө шатна гэдэг нь альва нэг бодис хүчил төрөгчийн нөлөөгөөр гэрэл дулаан ялгаруулад өөр бодис болж хувирах юм урвалыг хэлдэг. За тэгэхээр хуруу шилэнд цогшсон зомгол оруулахад тухайн зомгол нь одоо дүрсгийн асчих юм бол тухайн хуруу шилэнд хүчил төрөгч байна гэж таних нэ. За муу адил бодит бичлэгээр үзүүлье. Stands for oxygen gas. So we start with a glowing splint, and if it's oxygen, it relights the glowing splint. So on your GCSE exam, that will be a 2-mark question, 1 mark for saying glowing splint, and 1 mark for saying oxygen relights it. За одоо нүүрс төрөгчийн диоксидыг таних тухай яриа. За нүүрс төрөгчийн диоксид нь альва металлын гидроксидтэй одоо урвалд ороод карбонат тухайн металлын карбонат гэдэг ийм нэгдлийг үүсгэдэг. За мөн одоо уусах чанарын хүсэлт дээр ингээ харах юм бол кальцийн карбонат нь усанд дуустгүй тундас гэж байдаг. За тэгвэл кальцийн карбонат үүсч болох олон урвалуудын нэгийг энд харуулсан байна. За тэгэд энэ урвалыг практикт кальцийн гидроксид дундуур нүүрс төрөгчийн диоксидыг нэвтрүүлэх байдлаар явуулдаг. За тэгээд нэвтрүүлэх явцад цагаан тундас үүсчих юм бол энэ нь нүүрс төрөгчийн диоксид байгааг илтгэдэг. За хэрвээ нүүрс төрөгчийн диоксидыг илүүдлээр нэвтрүүлэх юм бол кальцийн гидрокарбонат үүсдэг. За кальцийн гидрокарбонат нь усан дуустдаг учраас ерөнхийдөө яг нүдээр харахад бол эхлээд цагаан тундас үүсээд дараа нь эргэж уусах байдалтай ажиглагдана гэсэн үг. За дараа нь хөхрийн диоксид, ус төрөгчийн хлорид, хлор зэрэг юм хүчлэг хинүүдийг зөвхөн хүчлэг шин чанартай одоо хий байна гэдгийг нь ерөнхийдөө таньж болдог. Түүнээс бол яг энэ хлор байна, энэ ус төрөгчийн хлорид байна гэрчиж одоо яг нэг бүртэн таньдаггүй. Ерөнхийдөө яг сая хэлсэнчлэн хүчлэг шин чанартай юм байна гэдгийг бол таньж болдог. За яадаг вэ гэхээр өмнө олон дурдсан аргуудын адилаар эдгээр хинүүдийг агуулсан хуруу шилний амсар дээр одоо хөх лакмусын норгосон цаасыг ингээд байрлуулахад улаан өнгөтэй болдог. За тэгээ эндээс цаашаа хлор нь одоо цайруулагч үйлчилгээтэй учраас бусад одоо хүчлэлийг хийгээ бодох юм бол энэ одоо лакмусын цаас нь цайрах тийм үйлчилгээ үзүүлдэг. За тэгээд лакмусын цаасын гадаргуудах усны молекултай эдгээр хийнүүд нь урвалд ороод хүчил үүсгээд тэгээ хүчил дотор агуулгадж байгаа ус төрөгчийн ион нь лакмусын цаасынхаа одоо хөх цаасынхаа өнгийг улаан болгож байгаа юм одоо процесс байгаа. За мөн одоо суйрлыг хийгээд амикийн жишээ байна. За
аммиакийн хийн одоо лакмусын цаасны гадаргуудах устны молекултай урвалд ороод аммоний гидроксид үүсгэнэ. За тэгээд үүссэн аммоний гидроксидийн тэр гидроксид ион нь норгосон улаан лакмусын цаасны өнгийг нь хөх өнгөтэй болгодог. За ингээд ион ба хийх таних аргыг тайлбарлаж дууслаа. За анхаарал хандуулсанд баярлалаа.